Италийн залуусын загварын хамгийн эрэлттэй брэнд Terranova. Италийн Terranova брэнд нь улирал тундын хямдрлаа зарлалаа. Тэгэхээр та бүхэн сонгогдсон шинэ загваруудаа 50% хүртэл хямдралтай аваарай. Таны хэм маягт нийцсэн өмнө төрхийг Terranova брэнд санал болгож байна. Мөн нэмж дуулгахад StorePay Pocket зэрэг аппуудыг ашиглан хүссэн загвараа хүүгүй шимтгэлгүй одоо аваад дараа нь 4-6 аван төлөх боломжтой байна шүү. Салбар хаяг байршлын дэлгэрэнгүй мэдээллүүдийг доор description хэсгээр орууллаа. Ерөнхий агуулгаараа уг нь Джоновигийн Солонгос хувилбарч гэж хийж болох үз өмнөд Солонгосын Kill Pokson киноны спин-офф бүтээл болох Mantis-ыг энэхүү удаагийн бичлэгээрээ сонирхолж байна. Мэдээж харьцангуй их комеди элементтэй бүр тийм амар сериосны биш анхтай үзэхэд сонирхолтой тийм л кино. Самаги буюу цөгөрцгийн түүхээр энэ удаа аялах нэ бид. Хүнсний алуурчид энд яг л бидэн шиг ажил амьдралаас алгуулад цалин цагаандаа санаа зовоод ажилд орох, ажлаас халагдах, дампуурах гэдэргээл өдөр тутмын амьдралтай ойрхон зурсан нь л их сонирхолтой. Гэхдээ яг нэг хүлээлт өдөртөө үзэхгүй л байсан дээр кино. За ингээ бүгдээрээ бичлэгээр рүү орцгоё. Нэ хоёр жолоо барангаа өөрсдөө дөрмийг зөрчил амьдардаг гангстер тухайн юм ярьсан шигээ явж байгаагаар кино маань эхэлнэ. Эндэрийн зөрчөөд байгаа дүрмэн замын хөдөлгөөнөл дүрмэн байх гэсэн чинь гинт хүн алж хөрөө талхасыг дөрвөл ороод явчлаа. Мэн хоёрын яриа цагнахны хамгийн мэд хөгжиж байгаа өмнөд Солонгост захиалгаар хүн алдаг алуурчдын ертөнц хүртэл дараагийн төвшөнд очижээ. Манай үзэгчид мэдэх бол 2023 онд гарч ирсэн Kill Pokson киноны гэмт хэргийн ертөнцөд энэ киноны маань үйл явдал өрнөх юм. Pokson-ы ажилдаг байгууллагын боссийн тогтоосон дүрм журмаас болоод ойрд энэ салбарт ажил олох тун хэцүү байгаа талаар ярилцах чангарууд маань хоёр ихэр байх нэ. Мэн хоёр гангструудын ертөнцид монополдтойгоо гарыг болдог бол нохож юмсаа энэдрийг л ярьж байгаад 0 роод ирэх оронд нь салбарын эцэг тэнгэр гэгээн дүрээрээ залраад ирсэн нэг ихэр нь хизээний нухаа тавьсан сууж гинөө. Энэ хоёр маань эднийхээс тогтоосон дүрмийг зөрчөөд хаамаагүй хүнтэй насан туршгүй хөөгд шуухад цааш нь харуулсныг мэдээд эрлэгэн дүрмээ сануулах гэж ирээд байгаа нь энэ баггүй юу? Амьд үлдсэн ихрийн өрөөсөн зогтохтой буруу зүгрүүгүйгээд барын ам руу өөрөө яваад орчиж байгаа нь л энэ. Салбартаа тэрүүлдэг Pokson анегийн залгамжаалаа дараагийн үеийн чагтныгээр тодроод байгаа цөгөрцөг хочод алуурчин болох гол дүр маань энэ байна. Нэх амир хүн алж хөрөөд талахаар гаршиг харагдахгүй байгаад цаач нь бол азрах юм байлээ шүү. Бодож өөртөө өгсөн лаг хочийг нь мань ихрийн өрөөсөн баахан орхоо шавьчтай андуурт дуудаж байгаад толгоогоо болж байгаагаас нь ахын чадвар харагдаж байгаа маа. Мань хүн ажиллаа дуусгачаад босс дээр очиж жаахан хошуугаа онжуулаастай. Манус цалин цагаан нэмэгдэж өгөхгүй амьдрал ахуй хэцүүдэд ирэхээр ажилласаа гарлаа авирлаа гэж хурган сүрдүүлдэг нэг арга байдаг да. Мань хүн тиймэрхүү юм ярьж байна. Гэхдээ бас арай цалингийн талаар бол яриаггүй. Энэ талбарын хүмүүсээ амин тулсан үедэл хэрэгэлдэг нэг заншил маягийн байдаг байхгүй юу? Цус болсон утга хүнд өгвөл зүгээр хөксөхийн үзээл гэсэн утгатай. Цөвөрцөг маань тэр заншлаар нь зүгээр тоглоом шүлэм хийж босс руу хотод алаагаад байхыг бодвол дархлагдсанлаар юм шиг байгаа. Ингээд сайн найзаа байгууллагатай эсвэлхлээр босстойгоо ярьж нааштай хариу авчаад удаан хугацааны дараах ээлжийн амралтаа идэлгээр яваад өглөө мань хүн. За ингээд гадаадаар айлж галуу шувууны мах идэж байгаад их нутагтаа эргээд ирсэн хүн нөгөө найз руугаа залгаал. Мань чамд ажил олсон ухааны мэрэ дөдөр алхаж байсан чинь будаа. Байхгүй хооронд нь өнөө боосыг нь Pokson нэгч ирсэн ухаад байгуулга нь хогдор үсэрцээ хөвчжээ. Мань хүнч тэр мөрийн санаа зовж байгаа юм алгаа. Бараг мэдсэн бол өөрөө алчдаг байж гисэн шүү л мэрч байна. Харин ажилд оруулж өгөх гээдсэн нөгөө найз нь бас нинжа болтой. Бүр эмхтэй нинжа юм байна. Найстайгаа уцаар хов базах зураа өөрийг нь хоёр нугасан булаа гарыг дорн нухаал тавьчихжээ. Ингээд цөмөрцөг маань найстай ажлын амжилт хүсэл онгоцны бул дээр буухад нь төмөн гангстерууд бүчиж аваад ахаа манад орооч ахаа мана гэрээг уншаад үзгээл байгууллагатай авчих гээл үзэж тархан тэр. Өөр омгийн хүний нөөцүүд юм байна л да. Харин эмхтэй нинжа маань цөмөрцгийг бодвол хамаагүй жижиг газар ажилладаг. Нөгөө газар нь төрөөсөө төлөөгүйгээд хаагдах дээрээ тулж малцсан. Эдний захирал нь цөмөрцгийг өөртөө авчих санаатай хоолонд бэлдэжгүй байсууд. Цаатан чимтаандаа уцаад чирж хараал ирвэл тавьсаар л ороод ирж байгаа. Ингээ хоёр талд хүн амт нь нухаж явсаар ойрд уулзаж амжаагүй хоёр маань нээлж аваад зад өнөө. Хараад байсан чинь мань цөгөрцөг энэ найстай нэлээд талтай болтой. Одоо л өөрийн болгондоо гэсэн шүүн бодсон байжсэн чинь цаатан аль хэдийнэ нэг харамтай болчихжээ. Энийн мэдсэн уурандаа ойр амын дүүнэртээ уураа гаргаж агсарч яснаа дээр үеийн явдлаас хөгж нинжа хөөгөнтэйгээ маргалдаал авч байна. Мань хоёр хар багын нусан буугахаас л нэг газар нинжа болохгүй бэлтгэж байсан байхгүй юу? Тэр газар нь саяхан татан бөгдөг цөгөрцгийн хуучин ажил. Энд нь манай энэ хоёр шиг хүмүүсийг ухаан орсон цагаас л утга шуугүй бариулаад ир эмгүү хооронд нь алзуулж ирээдүйн боловсон хүчингээ бэлддэг байсан юм байна.
За боловсруучна гэж дээ. За ямар ч тач мань хоёр нь энэ цагийн сургуульд ан мань үзэлцдэг байж байгаад нэг удаа цогцох мань краштай улаан зам баахан балбуучаад байхад л удирдлагууд нь цогцохыг илүү анаа гэж үзэхэд энэ бүхэн уурандаа байгуулгаас нь гаргаал явцсан. Багын явдлаа дурсаж би илүү чи илүү дээрээ тулаа сууж байсан хоёр маань ажилгүй болсон цогцохыг цаашдаа яах талаар ярьж байна. Мань цогцог маань байгууллагынхаа хуучин огроонд очиж ажил төрөлх орилсон натаа байгаагаа хэлээд хамж явах үгт нь цаанхан дургуулгаа болтой. Ингээд тэтгэвртэй гарсан ч халаагаа өгөөгүй байгаа нэг онгорын герт минь мэдхээр мань хүн очлоо л доо. Энд нь найр надан болоод байгаа мó угаасаа байнга ийм байдалтай байд юм уу мэдэхгүй. Буужгинсан л олон хүн байна. Ах салбартай алдартай юм болохоор үүднээс нь ахуулаад захын бацаан хүртэл нэрийн хуцаа өгөөстэй. Эдний салбарт угаасаа ингэдэм үү яа мэдэхгүй. Ямар ч тач мань хоёр удаан уулзсангүйгээд минь мэдснээл гинт учир зүггүй баахан зодолд оолонлаа. Хов бацангаа аал зодолдоод ах юм. Тэгж яагаад ядарсан юм уу яасан зэрэгцэж суугаад хоол идэж гинөө. Зөөрж ирсэн огорн цөвөрцгийн хуучин ажлын удирдлагуудын нэг байж байгаад Бостон учраа олохгүй үхсэх дээрээ тулаад тэтгэвртэй гарсан юм байна л да. Одоо харин тэр босс нь байхгүй юм чи эрэг компани босгох санаатай энэ тэдгийн бачуудыг дуудаж үдшилэг зохиогоод байгаа нь л энэ байж. Мань хүн ажил хайж ирснээ хэлэхэд огорнж угаасаа чам руу ярих гэжсэн юм аа л гэж байна. Харин завсраар нь краша бас чихээд авах санаатай байна гэсэн чинь цаадхан тэр харин жаахан димиг гэх бодвол овгор эмэгтэй нинжа хоёрын гол нэг юм байх шиг л байгаа. Нөгөө дээр үед энэ хоёр хоорондоо тулаад цөвөрцөг маань ялагдсан гэдэг байсан да. Тэр нь яг салбарын хүмүүсийн нүдээр харахад бол хэдий ялагдсан ч мань хүн яалчгүй илүү байсан юм байна л дээ. Манусийн нүдээр бол ах худлаа краша зодож чадахгүй байсан юм шиг л харагдаад байгаа. Мань хүн эргэж ирээ краша ятгаж байгаад одоо байгаа ажлаас нь гаргачнаа. Угаасаач нэг удахгүй дампуурах шинжтэй л байсан. Одоо яг санаатай байгаа вэ гэхээр огрын гэрт анх таарсан бацааныг санаж байгаа тий. 10 жилийн хүүхчийг харагдаад байгаач амар мөнгөтэй гар юм байна л да. Бас нэг цус нүж болсон хийцтэй усны тоглоом хийдэг компани ил захирал. Тэрэндээ уулзаад үзгээд дагуулсан явсан чинь цаа бацаа нэг чиг крашлаа сүйд. Манай дүүнрээ дагуулаад манай компани өнгөрсөн жил тэдүүхэн алсан адэргээл амар ихтгэл тавиа байдаг. Цаадхан тоож байгаа ч юм алга. Краш руу харж шидэд байхаар нь мань хүн хийтэй юм болохоор алан даална гэж ял хараад ирлээ. Мань хоёрыг дагаж ирсэн дүүнраас нэг нь урвж үлдээд нөгөө хэд нь хоорондоо хэрэлдээ заваарсан юм боллоо. Одоо харин яах вэ гэсэн чинь манай цогцыг цуглуулсан хамаг мөнгөө краштай авчирж өгөөд цуг компани босгох яваа л гэж байна. Ингээ шинэ байгууллага босгох ажил ундарч хоёр дүүгээ доор аваад өөрөө захирал нь болоод ажиллаа эхлүүлвэ. Гаруй зүгээр алхаж байгаа хүмүүсээ ABCD-гээр нь англиад өөрсдийнхөө ранкнд харуулж аваад алж өгч гинөө. Эднэр ч цогцог майл ганцаараа хамаг ажил аваад дүүнэртээ юу ч өгөхгүй байгаа юм л да. Нөгөө огортойгоо холбогдож ажил болж ирчээд хүмүүстэй ч өгөхгүй монополдод байхаар нь краш нь ууралт юм байгаа сте. Тэгснээс дүүнрийнхаа нүдэн дээр ганцхан краштай л ажил өгөөд байхаар нөгөөх нь тэсгээ яваад дээвэрлөө дуудаал аваад гарнаа. Манай хүн чухамл краш мараш гэж сүйд байсан байж хэрлээд ирсэн чинь цус үзгүүч гэж яах шиг юу ч болоод байгаа. За тэгжээтэл ажил төрөл нь яаж ийн гэж огрон залгаж тараад очиж уулзнаар крашагаа юу нуугаад байсныг олоо мэдчихвэ. Яасан бэ гэхээр нөгөө сургууль дахта хоорондоо тулдаг үеийнхэн талаар. Манигч тэр үед удирдлагуудаа булхаатай шүлээ. Би илүү байсан эдрэгж хэрүүл хийгээд огор ахын өрөнд гүүгээд ороод ирсэн юм байна л да. Цаадхан чи яагаад ч дийлж чадахгүй. Жинхэнэ утгаар тулдсан байсан бол чи хоолгоо хэрчүүлсэн байгаа гэхдээ манигч тэсэлгүй тэгвэл жигнэсээ цус үзье гэж хутсан юм байна л да. Тэрийг сонсон огор ах чи юу н хийтэй нөхөр байна шүү. Чамшиг хүүхдүүд дараа нь бизнес хийхэд гай болдын эдрэгэл тэр доор нь хөөцөж байгаа. Хөөгцэн ихчиж шарандаа огор ахын араас хотготой өсөрч орж ирээл навсаатлаа нүдүүлж аваад явахгүй яах вэ? Энийг сонссон цогцог маань жигнэсээ надтай утга барьж цус үзье гэсэн юм уу гээл бөө шок. Энэ хооронд ганц хүн хуж хашаад ажиллаж тарах гэж явж байсан краш ихчийн артаас хэсэг бүлэг хүмүүс дагаад мань хүн ашгүй уураа гаргах хүмүүс оллоо гэсэн шиг дунд нь гортог иргэж гинөө. Садууланч хараас эгчийн салбарын гарууд биш гэдэг нь тодорхой. Гарынхаа хайсаар л хойлорж унаад байгаа юм. Тэгсэн харин энэ дунд нөгөө урваад үлдэг дүүн хитж байна. Яасан бэ гэхээр өнөө баян бацаан чи эгчийн чадрыг бодтор харах гэ баахан үнчрээд ирсэн гинэ. Ингээ урд шөнө илүү цаг хийж яваад өглөө жаахан хоцроод ороод ирэхдээ цөвөрцөг ах тэр яваар хідэн дүүнерт нь уураа гаргаад эгчийг өдөөстэй. Харвас сүрэг гаруудын дунд ирэхцэн нүүр амныхын шархнаас илтэйгаа болохоор хаагур юу гэж яваад байгаа. Босс ч юм байна. Боссоо өнөө тэрэгэл томорж өгч гинөө. Эгчийн санаанд бол ах өвлөхөн багтаад байгаа юм байна л да. Яс үзүүл барыг нухчл юм бодоод байгаа. За ингээд носон багын андууд маань хин хинбэ гэдгийг үзэхээр болоод дээвэр рүү гарлаа да. Тэгсээр азраг алуурчин ах маань чүрээсийн ихчид нухуулангаа алдаал сөхрөө суучлаа. Энийг ядж байгаа нэг дүүн бичиж аваад хаваар нэг тараачлаа.
Ингээ ганц крашны өстө батарсан шиг батар Баян Баацааны доор очиж ажиллахаар болоо яваад өгөх оронд манайхан сэтгэл санаа шалаар нэг хэд хоног л хогдор өсөрж байгаа мó. Эморч ажиллаж байхад нь охин нүдүүлж байгаа бичлэг нь хаваар нэг тараад ажиллаж олдгоо байлаа. Ашгүй овгор ахын нэг ирд чамд одоо имэл ажил өгье гээд би зэрэглээ ажил өгчөөд явлаа. Цэрэн харин мань хүн дүүгийн чадварыг харьяа гэд өгөө явуулчихноо. Нөгөөх нь анх удаал дээгүр зэрэглийн чанга гар нохож байгаа болохоор үзэж л тарж байна. Арай гэж цааш нь харуулваа. Мань хоёр тэгс ингэсгээ хэдэн хүн нугсан шигээ явж идэл салбарынхан цуглараад нэлээд том хурал хийж байна. Мань хүн овгор ахал энийг нь зохион байгуулж байгаа юм байна л да. Алуурчдын дунд дүрм тогтоогоод байсан олигархууд нэгэн тунсан байгаа дээр нь цаашид тэр дүрмийг хэрэгжүүлэх хэсгээ зөвлөдгөөр л хуран цуглаад байгаа нь энийг нэ. Овгор ах цөгөрцөг дээр ирж уулзахдаа энэ хуралд өөрийнх нь талд ор зогсвол Аз зэрэглээ ажилд алгаж яа гэж тохироо явсан байхгүй юу? Мань хүн тэрийгэ хэрэгжүүлэх гээл энд ирж хүүхэд нохоон дог болоод байгаа нь. Нүүрийнх газаргүй болцсон хүн чинь газар ширтэл явж байхад нь крашигч тэндээс мафийн толгойлогч аятаал материал арьсан хөрөм энтер болцсон амар юм ирж шүү. Цүрцгийг барьж иддэг гүрэл мөрүүл гээл хоч авцсан бас. Ахтай бол мэдж мэдэхгүй яваа л гэж байна. За тэгээд нэлгааны салбарынхан манч хуран чуулж огор ах голдон цойл зогсоод цаашид дүрмийг даахгүй дээр санал хураага байж байхад нь гүрүүлэгч яриаг нь тасалж орж ирээд бүр овоо том болчихжээ. Эдрийн чуулаад байгаа санаа нь бол насан туршаагүй хүүхэд аалж болохгүй байгууллагаас даалгасан л швал хамаа намаагүй хүн бас алахгүй гэсэн дүрмийг дагвал биднэрт ажил олдохгүй байна. Дагчгаар бас зах замраагаа алдах гээд байна гэдэг байгаа юм байна л да. Овгор ах бол дүрмээ авч үлдэх санаатай тэрийн цөвөрцөг дэмжээстэй. Харин гүрүүлэгч бол зүгээр энд ирж томорсноо гайхуулах гэсэн юм бах уу. Угаасаа жоохон байхад нь чи бол суг бацаа ингээ хөөгөө явуулсан байгуулга нь шалдаа бучгаар тэгнэ штт. Энэ хооронд их чи ингэж томрохтон тусалсан Баян Баацаа бантан утгаал хайчнаа. Одоо эд хүчээ авах гээд үзээд байгаа овгор ах руу маань гүрвлийн өмнөөс цустаа утгаа явуулаад дайн зарлаа хайчтэй. Нэгэнд хотгоо оцсон л бол нэг бол үгсэхээ үзэн аль эсвэл энэ салбараас тэр чигтээ зайлнаа гэсэн сонголттой. Энэ хооронд цөвөрцөг маань овгорын даалгасан ажлыг хийж явахдаа гүрвлийн ихчийн хуучин зэрэгтэй дараад алан гэхээсээ өрөөдөд амьд үлдчихдэг байхгүй юу? Тэгсэн нөгөө балан амин өөрийнхөө оршуулах ёслол дээр амьд дарцааж гарч ирээд манай хахад өстө гай болж байгаа юм да. Энэ салбарт дүрм журамлал дүрм журам. Хуурдагдснаа мэдсэн овгор ах цөгөрцөг рүү бас хотгоо явуулаа л авлаа. Ингээ өөр хоорондоо баахан утгад дамжуулсан гурван маань цагаа товлж аваад хин химбэгээ үзэхээр л болж байгаа. Цөгөрцөг ах бол амхандаа хайртай өнөө өхүүлчгүйгээл үзээд байгаа штэ. Игч бол хэн босноо харуулчих гайлгаа. Овгор ахын хувьд бол салбараа нэр төртөө авч үлдэх гээд байгаа юм уу да. Ингээд алалцаж гарна өө. Сүүлдээ харваас хамаг чадварынхаа 40% тавьчаад үзээд байгаа цүгэрцэг маань краша хамгаалаад овгор ахынхаа өдөөс хамаг юмаа гаргаад ялхаа шахлаа. Агч сүүлийн үгийг хэлээд өөлж унжаад байж хахад нь гүрүүлэгч эцсийн замд нь үдэж өгөөд нэг юм тулаан дуусган зэр. За энэ хоёр маань амнаа таан цаана үзэлцээд байж байгаа хоорондоо гүрүүлэгч бас цөгөрцөгт хамтаага мэдлцээд авсан байхгүй юу? Ингээ хоёулаа нийлж Баян Баацааныгаа байтраад гар нийл салбартаа тэвлэх болсноор энэхүү кино маань дууснаа. Италийн Терранова брэнд нь улирал тооны хямдралаа зарлалаа. Тэгэхээр та бүхэн сонгогдсон шин загваруудаа 50% хүртэл хямдралтай аваарай. Таны хэм маягт нийцсэн өмнө төрхийг Terranova брэнд санал болгож байна. Мөн нэмж дуулгахад StorePay Pocket зэрэг аппуудыг ашиглан хүссэн загвараа хүүгүй шинжилгүй одоо аваад дараа нь 4-6 аван төлөх боломжтой байна шүү. Салбар хаяг байршлын дэлгэрэнгүй мэдээллүүдийг доор description хэсгээр орууллаа. Энэхүү удаагийн бичлэг энэ өрөө дуусч байна. Та бичлэг дээрээ лайк дараад саб хийгээгүй subscribe хийгээрэй. За ингээ бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баярлалаа.